Цагаан шонхордуулах бурхан халдууны оргил дээр цагийн савсдах сүмбэрдэх ихэн хэсэг улсын оргил дээр олормосоор гантигд хатан голуудын мандар дээр бүрдэж байгаа мардын удам хамаг Монголын тоонод дээр дээд бүхний тэнгэрд гэдэг миний Монголын дээж бүхний тэнгэрд гэдэг манай Монгол Онгон хөлгийн босоо төрдөг бидний Монголын улсын дадбан босоо нэмэрдэг дээдсийн Монгол тийм ээ Туазан зэглэнд дэлгэсэн төлөв шиг утга бол Монголзон олон Монголзон олныхон үндэсний соёл урлагийг өдөө зэрэгтэй авч яваа ирээдүйн болсон хүүхэд авчуу та бүдийнхаа энэ өдрийн түн номер модон найдаж алган жигнүүлье. Тийм ээ. Өсвөрийн болон залуу үндэсний хөтөлбөрийн гэргээ улсын анхлах урлааны эгжлэлт дуурс шагнал гардуулах ёслолын ажиллагаа хүрэлцэн гэрсэн хүндэс ажиллагаанд таавхан танилцуулъя. Монгол улсын ерөнхийлөгчийн шашин соёлын зөвлөх бом очир уралдааны ерөнхий шүүгч Монгол улсын урлагийн гавь зөвлөлтөн ариун бол Монгол улсын консерваторийн хөгжмийн ухаан дуулаачийн сургуулийн захирал Алтан гэрээд Монгол улсын соёл урлагийн сургуулийн хөгжмийн урлагийн сургуулийн захирал Ган Цэцэг уралдааны зохион байгуулалт хорооны гишүүн уралдааныг санаачлагч Монгол үндэсний хөгжимчдийн холбооны үүсгэх захирал Боожо нарыг танилцуулах даангаар байна. Ингээд өнөөдрийн энэ сайхан арга хэмжээг нээж өгөх хэмээн Монгол улсын ерөнхийлөгчийн шашин соёлын зөвлөх бом очир таныг хайснаа хүндэтгэн уриалцгаая. Монголын соёл урлагийн өвлөн уламжлагчдаа нэгэн мөндөд уран бүтээлчид багш нар бүсгүй болон залуу үндэсний хөгжимчдөө гэрээ улсын уралдаанд оролцоход зохион байгуулагчдаа та бүхэнд эзэн Чингис хааны үндэсний 860-ны саяхан зохион өнгөрсөн Монгол ахлын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Монголын их хааны төлөөлөгчдийн эрхийг тунхаглаж байсан гэргээний алдар нэрийг өндөрлөж Монгол үндэснийхээ соёл урлаг, соёлын гэргээнүүл агуу үйл хэргийн элч болох Монголын соёлын дархлааг эрхжүүлэх хөгжмийн урлагийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх улмаар дэлхийн давцанд Монгол өв соёлоо таниулах алсын хараа эрхэм зорилгоор энэхүү уралдаан зохион байгуулагдаж байгаа лээ. Их эзэн Чингис хааны мэдсний 860 жилийн Монгол багшлын өдрийг хэдэн хоногийн өмнө тэмдэглэнрүүж их дүүх, их соёл өндөр өвдөлтийнхээ дэлхийн түүхэнд байгуулсан авиа зөвлөлт эв нэгдэл суу бэлгээр нь бахархаж Монгол хүн болж төрснөөрөө мөн хахаж Монгол үндэсний эв нэгдлийг эрхжүүлэх үйл хэргийг өрнүүллээ. Монгол багшлын өдрийг ухтан эхэлж өнөөдөр анхдахаар уралдаанаа өндөрлөх гэж байгаа өсвөр болон залуу үндэсний хөгжимчдийн гэргээ уралдааны сэтгэлд орлуулсан гайхамшигтай мөчийг та бүхэнтэй өнөөдөр энэ тайзан дээр бацгаж байгаадаа баярлалаа байна. 10 гаруй өдрийн турш хөдөлмөрөөрөө өөрсдийгөө илэрхийлсэн, үндэ чин сэтгэлдээ зориулсан хөдөлмөрлсөн, сонсогч олны сонорыг нэлж сэтгэлийг хөдөлгсөн 240 гаруй оролцогч хүүхдүүдтэй мөн залуучуудаа юуны дөрөв талан баяр хүргье. Авиас хэлгээ уралдуулан Чингис хааныхаа алтан гэргээг өөрчлөн соёлын элч болж байгаа хүүхдүүдийнхээ цаашдын хүсэл тэмүүлэл алсын зорилгод нь амжилт хүсгийн яндар бэлтгэн оролцуулсан эрдэмтэн багш нар шүүн тунгаас амаргүй үүргийг гүйцэтгэсэн эрхэм шүүгчид зохион байгуулсан баг хамтлон дэмжигч, ивэн нэтгэгч хамтран ажилласан байгууллагуудын хамтын ажиллагаанд мөн оролцсон талхад илэрхийлье.
Хэрвээ өсвөр болон залуу үндэсний хөгжимчдийн улсын уралдаан манай үндэсний хөгжимчин хүүхэд залуучуудын уран зорилгыг бадрааж ирээдүйн олон үндэсний хөгжимчдийн авиас бэлгийг тодруулан хөгжмийн боловсролд нь чухал хувь нэмэр оруулж цаашид олон жил уламжлалт болон зохион байгуулагдаж Монгол улсын төдийгүй дэлхийн Монгол хүүхэд залуучуудын олон улсын уралдаан болон өргөжин хөгжлийн ерөөлийг өргөн дэвшүүлье. Мөн тус уралдаанд оролцсон, байр эзэлсэн бүх хүүхдүүд, залуучууд, уран бүтээлч, багш нар, шүүгчид, зохион байгуулагчдаа дахин талархал илэрхийлж урлаг уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Та бүхний Монголын үндэсний урлагийн төлөө үйл хэрэг өнөөдөр өөрчлөн хэвлэж болтугай. Баярлалаа. Баярлалаа. Одоо Монгол улсын соёл урлагийн сургуулийн хөгжмийн урлагийн сургуулийн захирал ганц зэрэг таныг хүндэтгэн өргөн заая. Хамтдаа арга ташаа утгаарцгаая. Зайд хорон цэглэгсэн та бүхэн өнөөдөр мэндийг хүргэе. Гадаа бүдүүн байгаа ч гэсэн дотор болох байна. Уралдаан гэдэг бол шаардас хүч авиас гэдэг оюун бүгдийг сарсан нэг талдаа сайхан нөгөө талдаа бас оногтой. Яг уралдаан бол нэгэн төрүүлж нэг хэсэг нь соцогддог. Гэхдээ эндээс бол энэ удаагийн уралдаанаас юу ойлгож авч байна? Юу цаашаа хийх вэ гэдэг нь бас нэлээд тодорхой болж байна. Энэ бол зөвхөн удаагийн багш сурагчдын хоорондын асуудал биш. Монголын мэргэжлийн хөгжим сургалт яг мэргэжлийн хөгжим зориулсан бүтээлүүд урын сан ямар хэмжээнд өнөөдөр хүрсэн байна. Цаашдаа яах вэ? Энэ 21-р зууны боловсролын одоо хөсөн өөрчлөгдөж байгаа боловсрол бид юунд анхаарах вэ гэдэг нь бас тодорхой болж ирж байна. Ялгаа амжилтын хандлт бол хөдөлмөр байдаг. Өнөөдөр олон хүүхдүүд энэ шагнал авахаар эзтэй хүлээж байна. Энэ шагналын ард бол тааны хөдөлмөр байлаа. Бас багш нарын маш их зүтгэл байлаа. Ардны яхаарахгүй бас эцэг эхийн одоо хайр, хүндэтгэл давхар энд шингэж байгаа гэж ойлгож байна. 12-оос 22 настай одоо яг өсвөрийн залуу насны энэ үндэсний хөгжимчдийн улсын уралдаан бол улсад анх удаа болж байгаа. Өмнө нь бол уралдаанууд олноор тохиож байсан. Гэхдээ яг энэ залуу ирж байгаа ирээдүйн үеийн дунд явж байгаа уралдаан гэдгээр энэ удаагийн уралдаан онцгой байлаа. Энд бол үндсэндээ мэргэжлийн урлагийн сургуулийн 12-оос 22 настай хүүхдүүд орлоо. Насны хэдийгээр багч гэсэн ирээдүйн 10, 15, 20 жилийн дараа бол та нөхдийн нуруунд дээр Монголын урлаг ирнэ. Тийм учраас өнөөдрөөс бид нар энэ ирээдүйн болсон хүүхдүүдээ хэрхэн яаж хүмүүжүүлэх вэ? Хэрхэн яаж ур чадварыг одоо сайжруулж олгох вэ? Ер нь зөвхөн одоо мэргэжлийн ур чадвар хийхээс илүүтэй бас амьдралын ур чадварыг давхар олгох хэрэгтэй. Бидийг бол давхар харж байна. Тийм учраас өнөөдөр энэ уралдаанд төрүүлсэн хэд хөөрөг магадгүй хоцорсон нас үнэлээд энэ одоо юу гэх би энэ мэргэжилдээ дуургүй гэдэг юм уу тийм үзүүлэлтийг гаргаасаа гэж хүсэж байна. Харин ч бол энэ олон хүүхдүүдэд ташаар болж байгаа гэж бодож байгаа. Тийм учраас ирээдүйн мэргэжлийн урлагууд танаас нуруунд дээр учраас өнөөдрийн хийсэн дээрээ цаашдаа одоо энэ 21-р зуун өөрөө хурдны зуун учраас маш их хурдтай хөдөлмөр болж суралцаж зөвхөн өөрийнхөө одоо сонгож авсан мэргэжлээр гэж явцуулгүй тухайн мэргэжлээр хэрэгцээтэй бүхий л одоо шинж ухааны за мөн онлайн мөн практикийн амьдралын энэ мэдлэгүүдийг бас өөртөө хоригдлуулж авах хэрэгтэй шүү. Тийм учраас би хүүхдүүдэд дахин энэ уралдаан бол өнөөдрийн босоо байлаа. Маргааш юм шиг өнөөдрийн босоо байлаа. Тийм учраас маргааш энэс илүү их хүчтэй, энэс илүү баялаг одоо бүтээлч өөрийнхөө мэргэжилдээ эзэн болж өөрийнхөө мэргэжлийнхээ төлөө шатж явдаг ийм байгаас ажил та бүхэнд хүсэж байна. Мэдээж зохион байгуулсан зохион байгуулагч нар энэ өнөөдрийнхөө одоо олон хоногийн турш явах зурагтаа амжилттай хийж төлөвлөж байна. За шүүгчдэд бол одоо яхаарахгүй өнөөдрийн мэргэжлийн
урлагийн сургуулиудын багш нар за мөн хөгжмийн зохиолчид, хөгжмийн судлаачид орсон цаашдаа бол энэхүү одоо яг үндэсний хөгжмийн чиглэлээр аль чиглэлийн төлхөө анхаарах уу, аль чиглэлийн яг одоо царцааж авч өгдөх үү, аль чиглэлийн өшөө одоо нарийн одоо боловсруулах уу, ур чадварын хэмжээнд, уран сангийн хэмжээнд алийг хөгжүүлж, алийг яг энэ чигээр хүрээлж авч аль одоо сургуулийн тодорхой авч өгдөх вэ гэдэг бол өнөөдөр уралдааны дараах хэлэлцэл бол гаргаж өгөх байх. Ингээд энэ уралдаанд бүгдээр амжилттай оролцсон, ялангуяа өнөөдөр шагнал гаргаж авч байгаа бүх оролцогчдод дахин халуун баяр хүргье. Одоо Монгол Улсын консерваторийн хөгжмийн ухаан дуулаачийн сургуулийн захирал Алтан гэрэл таны гайснаа хүндэт өгнө заая. Та бүдтэй сайхан өдрийн мэндийг хүргье. Монгол Улсын консерваторийн захиргааны төлөөлөгч хэлж байгаа баяртай байна. Юуны өмнө Монгол Улсын консерваторийн үндэсний хөгжмийн сургуулийн үндэсний хөгжмийн тэнхимийн нийт багш нартай баяр хүргье. Сайхан уралдааны санаачлалын зохион байгуулсан Божо багштай үндэсний хөгжимчдийн холбоонд мөн бид нар бол хамтдаж ажиллаж байгаа одоо консерватор болон соёлын яамд бол талархлаа илэрхийлж байна. Тэгээд үндэсний хөгжим дотор бол яг ийм уралдаан бол шаардлагатай байсан. Өмнө нь бол бид үндэсний хөгжимчдийн мэргэжлийн уралдаанд улсын уралдаан, мөрд оржийн нэмжид уралдаан, шар багшийн нэмжид уралдаан гэдэг. Энэ бол виртуоз өндөр түвшинд хүчсэн хөгжимчдийг одоо хөгжимчдийн уралдаан байгаа. Энэ бол зөвхөн энэ уралдаанаар бол хөгжимчдийн хүүхэд багчуудын хөгжмөдөх ур чадвар ямар байна гэхээс гадна багш нарын арга барил ямар байна, бие биенээсээ суралцж байна, хүүхдүүд бие биенээс суралцж байна, багш нар өөрсдийнхөө сургалтын арга барил бие биенээсээ харилцан суралцахад энэ бас сайн болоо боллоо. Мөн хөгжмийн зохиолчид бид бол энэ дээр оролцсноор ер нь цаашдаа сургалтанд ялангуяа энэ консерваторийн дунд одоо шатлал сурж байгаа 10.1, 12 тэрнээс доошоо 7-8 дэх ангид сурж байгаа сургалтын хөтөлбөрүүд дээр яаж ажиллах вэ? Энэ дээр бол ер нь хөгжмийн зохиолч ч гэсэн бас дор бүрээ бид нэр одоо англи болгон дээр хөгжмийн зохиолч суулсан. Хөгжмийн зохиолчд маань дор бүрээ бол бас бодож харж байгаа байх. Энэ сургалтын энэ урын сангийн асуудал гэдэг бол өндөр чухлаараас тавигдж байгаа. Үндэсний хөгжмийн зэмсэг учраас Монгол үндэсний хөгжмийн бүтээлүүдийг хэрхэн тоглох вэ? Тэр мөрдөж дамжин сүрэн гончсондахаас өгж ирсэн хөгжмийн бүтээлүүд одоо цагт хангаал бэлгэж байгаа шарав нацагдор багшийн дараа бидний залуучуудын үе биднээс хойш үед энэ сургалтын бүтээлүүдийг яаж ямар бодлогоор явах ёстой, ямар техник ур чадварыг шаардсан бүтээлүүд шаардлагатай байгаа орчин цаг үед гэсэн энэ олон талын зүйлээр бол энэ уралдаан маань харуулж чадсан өргөн цар хүрээтэй ач холбогдол өндөртөө ийм сайхан уралдаан боллоо гэж үзэж байна. Ингээд уралдаанд амжилттай оролцсон бүх оролцогчдоо Шангираа сайхан бэлтгэж оруулсан багш нартаа уралдааныг бас цаг гаргаж 2-7 хоног цаг зав зарцуу сайхан шүүж гаргаж ирсэн их шүүгчдээ бүгдээрэнд нь ажлын амжилт сайхныг хүсье. Баярлалаа. Тэгэр захиргааны ажлын өндөрлөлт үсгээрээ. Намайг багахад маргааш улсын шалгалт гэж яхад багш маань хэлж ирсэн юм. Шалгалт бол баярын өдрөө гэж. Их баярын өдөр. Мэдгээ гайхуулж мэдгүйгээ нотолж авах хэмжээ. Тийм болохоор үнэхээр одоо их баярын өдөр байдаг гэж. Тийм учраас өнөөдрийн уралдаан бол бас энэ агуу хүмүүсийн хийснээр үнэхээр нэг нэгнээсээ суралцсан түгээр дэлгэрүүлэх цааш нь хөгжүүлэх ийм сайхан боломж олсон үнэхээр талархалтай байна. Тэгээд нийт оролцогч нартай болон өнөөдрийн танхимд хүрэлцэн гэсэн та бүхэндээ нэг сайхан алганы чигнүүлж үндэсний урлагийн их театрын Бацад хөгжимчин, соёл урлагийн их сургуулийн хүндэт профессор Морин Хуурч, ардын жүжигчин Бацаагныг дайснаа хүндэтгэн өрн зарж сүмбэр алтан овоо гэдэг аягүй өөрийн танхимд хүрэлцэн.
фестивал ангиллын шагнал гардуулах ёслолын ажиллагаа инхүү хэсэг бэлэн болсон байна. Уралдааны ахлах шүвчээр Монгол улсын гавьяд багш Инг Туяа таны тайзнаа хүндэтгэмөр залъя. За мөн багш Даваажив Жаргал маа нарын тайзнаа хүндэтгэмөр залъя. Хяналтын шүүгч Гэрэл Туяа нарыг мөн тайзнаа хүндэтгэмөр залъя. За фестивал төрлийн 3 дугаар байрын шагналтнуудыг тайзнаа хүндэтгэмөр залъя. Монголын хүүхдийн ордны хонгор зул 3 дугаар ажилласан байна. Аялгуу төв мөн хүчээр 3 дугаар. За мөн Монголын хүүхдийн ордны гэ англиун 3 дугаар ажилласан байна. Өсвөрийн болон залуу үндэсний үйлчдийн гэрээгээ улсын анхдугаар урлагийн фестивал ангилалд амжилттай оролцож 3 дугаар байр эзэлсэн тул мөнгөний шагналаар шагналж татсан боллоо. Монгол улсын урлагийн байр эзэлсэн ариулгал галтах шүү дээ. Батомжийг хадгалж байна. Хайр үргэлж нэг сайхан алган нэжгэнүүдээ. За дараагийнх нь мөн хүчээр хонгор зул. За хонгор зул гараад ирсэн байна. Баярлалаа. За одоо 2 дугаар байрын шагналтнуудыг тайзнаа хүндэтгэмөр залъя. Орхон аймаг 3 их шиг сургууль Наран цацар Аялгуу төв Өнөө Жаргал мөн сэтэл төв Тайван Жаргал нарыг тайзнаа хүндэтгэмөр залъя. За хэдэн мөндөд би наран цацар тана өсвөрийн болон залуу үндэсний хөгжимчдийн гэргээ улсын анхдугаар уралдааны фестивал ангил амжилттай орж 2 дугаар ажилласан бол мөнгөний шагнал батламж гардуулва. Ерөнхий шүүгч урлагийн гавьяд сэтгэлтний ариун бол баярлалаа гэж амжилт хүсье. За өнөө баярлалаа. Шүүгчдэн цуглаан тоглосон сухыг хөрж байна. За одоо уралдааны фестивал ангидын тэргүүн байрын шагнал Амина тайзнаа хүндэтгэмөр залж мэн муул гэсэн аялгуугаар өнөөдрийн бид бүгдийн энэ сайхан арга хэмжээг эхлүүлж байна бас.
Баярлалаа. Амин одоо уран бүтээлийн өнөр амжилтыг хүсэн гэрэл. Нэг сайхан наадганы чигнүүлээ. Одоо өдөр хөгжмийн төрлийн шагнал гартуулах ёслолын ажиллагаа хийх бэлэн болсон байна. Ахлах шүүгч Монгол Улсын гавьяа тогш Ширчин Баатар таны хайснаа хүндэтгэл үзүүлээ. Өдөр хөгжмийн хөгжимчин Чимбат Монгол Улсын консерваторийн багш Цогт Магна Соёлын их сургуулийн багш хөгжмийн зохиолч Төвшин Төр Монгол Улсын консерваторийн багш судлаач Инкбат Янтын шүүгч Монгол Улсын консерваторийн багш Инк Заяа нарыг хайснаа хүндэтгэл үзүүлээ. Үлээвэр хөгжмийн ангилалд одоо ирийн одхоо Монгол Улсын консерватори 3 дугаар дараагийн эрхэм хүн Давас өрнгийн оргил бол Захлан аймаг дахь хөгжим үйлчлийн коллежийн оргил бол явж байна. За 2 дугаар байрыг Батбаярын Ананд Монгол Улсын консерватори Ган зэргийн сайхан бэлэг Монгол Улсын консерватори За Си ангилалд Өсөг баярын Ананд Монгол Улсын консерватори Сарнаан Ирмүн 3 дугаар хэрэгжсэн байна. Монгол Улсын консерватори 2 дугаар байр Отгонбаатарын Төмөн Жаргал Монгол Улсын консерватори би ангилалд Нямбаярын сайхан бэлэг Захлан аймаг дахь хөгжим коллеж Нягмат оржийн инх сайхан Монгол Улсын консерватори нэг төрсэн хүмүүс яваад байгаа. Сэдвсэрэнгийн Бямбас өрн Монгол Улсын консерватори яваад байгаа. За одоо ангил буюу Даваад оржийн Марлод Монгол Улсын консерватори Сарнаан Сүхбат Монгол Улсын консерватори 2 дугаар их хэцүү байсан, хүүхдүүд энд хэцүү байсан. Өнөөдөр манай оролцогч нар ер нь энэ коронавигийн үед бас хэцүү байсан байх хол байсан. Гэсэн хэдий ч энэ богино хугацаанд энэ сүүлийн 2-3 жилийн дотор их амжилттай гэж орсон байна. Багш нарт нь бас өдөр хөгжим нийт багш нарт нь бас амжилт баяр хүргэе. Хүүхдүүдэд сайн мэдээж олгосон.
За баярлалаа. Ингээд тайлснаа Монгол Улсын консерваторийн Завхан аймаг дэх хөгжим мужийн коллежийн эврэг хөгжмийн 7 дугаар ангийн сурагч Оргил бол 8 дугаар ангийн сурагч Мөнх Оргил концерт мастер багш Нэм баяр нарыг хүндэтгэн мөрөн залъя. Баярлалаа. За, тогшоо хөгжмийн дээн ангиллаа. Ихэдий. За. Ариун болдын жаргал Завхан аймаг хөгжим мужийн коллеж 3 дугаар Хамболдын Агима Монгол Улсын консерватор. За, Хөрөлбаатарын Саран Туяа Монгол Улсын консерватор. Зондой гочгийн Сэрэн аймаг Завхан аймгийн хөгжим мужийн коллеж. За, одоо тогшоо хөгжмийн дээн ангиллаа. 2-3 дугаар харилцсан. Ихэнлүүлэр гавья. За, сиэн гэдэг 3 дугаар 3 байна. Антолгийн ануудаар Жамин дөржийн маралгаа Батгсын игшиглэн Монгол Улсын консерватор Оруулаа Монгол Улсын консерватор юм байна. За, 2 дугаар байрыг Игбатын 9. За, сиэн гэдгийхээ би ангид Мөнгөтийн Солон Монгол Улсын консерватор Мегваржийн гэрэл цэцэг Отонбаатрын Галбаатарх Завхан аймгийн хөгжим мужийн коллеж. За. Нүдэндээ цогтой, нүүрэндээ гартаа Монгол Улсын үндэсний хөгжмийн ирээдүй бол үнэхээр алдартай, цогтой гэж харагдаж байна. Ирээдүйд ийм сайхан харагдаж байна. Баатар чулууны сод эрдэнэ ангид 3 дугаар Хамболдын инх хүслэн Монгол Улсын консерватор 2 дугаар ангидын 2 дугаар. За яваад байгаа.
энэ удаагийн уралдаанд амжилтаар хэлсэн Завхан аймгийн хүүхдүүдэд өнөөдрийн сургуулийн хүчит хурлын өсвөр хөтөлбөр энэ хөтөлбөрөөр өчигдрийн шалгалт үйлсийг баталгаажуулж болно. Завхан аймгаас одоо авчихж байснаар энэ сургуулийн сургуулиас 12 юм бүтээлийг үйлчлэгийг гаргасан байна. Энэ бол одоо яг манай мэргэжлийн урлагт хамгийн сайн дагцтай гэж хэлж байгаа. Одоо өдөртөшн хэлсэн. Эдгээр одоо бүтээлүүдийг эсгэж байгаа хүмүүсээс дахин гаргаж байгаа. Ингээд одоо баруун хуу тэмүүлэн. За энэ 12 хүүхдээс ирэх жил манай соёл урлагийн сургуульд орж чадвараа шалгалтгүйгээр суралцах эрхэм бэлэг болон өгч байгаа. За тэгээд нэрсийн дуудыг Явчингийн хулан баруун хуурын тэмүүлэг шудраг хөгжмийн наман эрдэнэ Эминий сайхан бэлэг Ятхын их мэнд Явчингийн гал адрах Явчингийн отгон сууд. За энэ хүүхдүүдийг цаашдын сургалтанд өндөр ажилт гэсэн юм. За авьяас чадвараараа бусдыг хуршилж соёл урлагийн сургуульд суралцах эрхийн бичиг буюу батламжаар шагнагдсан талархаад ирэх сайхан алганы чиглүүлээ. Үнэхээр өөрийн одоо авьяас чадвараараа ажил амьдралаа залуурдаж явна гэдэг бол залуу хүний одоо гайхамшигтай зүйл юм. Тэгээд үүнийхэн суралцах спорт урлагийн өндөр амжилтыг хүсэмээрээ. Өндөр бөгөөд өөрийн их амжилтыг хүсэмээрээ. Их сайхан алганы чиглүүлээ. Элла одоо Монгол Улсын консервативын хөгжмийн үндэсний хөгжмийн иргэдийн сургуулийн Явчин хөгжмийн ангийн 3 дугаар курсын оюутан номын нэгдэн концерт мистер багш Эрдэнэ цэцэг намыг тайснаа хүндэт нөрөн заалъя.
За одоо Монгол төгжмийн төрлийн шагнал гардуулах ёслолын ажил аяг хөрөг бэлэн болсон байна. Монгол Улсын консерваторийн багш хүндэт профессор Баасанхуу, Соёлын их сургуулийн морин хорийн багш ардын жүжигчин Батсайхан, Монгол Улсын боловсролын их сургуулийн багшийн сургуулийн тэнхимийг эрхлэгч хуучир хөгжимчин доктор Отхон Бай, Монгол Улсын боловсролын багш төрийн соёлын төгжмийн зохиолч Ервагийн Мөнх болд, Соёлын их сургуулийн хөгжмийн урлагийн сургуулийн захирал профессор Ган Цэцэг, Гэмтэн шүүгч Соёлын их сургуулийн багш Бон Эрдэнэ нарыг тайлснаа хүндэтгэн өрн залъя. Шүүгчтэй нэг сайхан алган хэмжиг өгч өгтаавэ. За. Ном төгжмийн дэм ангилалд Инг туяагийн хүслэн Монгол Улсын консерватор Амрын анин нэгэн. За яваад байгаа. Хоёрдугаар байрыг нэгэн сүрэнгийн эрдэнэ очир Монгол Улсын консерватор Мөнхөгийн нэмжин Монгол Улсын консерватор хоёрдугаар байрыг эзэлсэн байна. Ди ангидын. За Батцаажийн хулн Батцаажийн хулн Мөнхөгийн нэмжин. За яваад байгаа. За ангидэлд Амар баясгалангийн төгөлдөр дид байр Баяр сайхны хосыг дид байр Урдугаар мөнхийн мөнхэн юм. За нэг төрсөн дүүнэр маань нааш яваад байгаа. Жаргал сайхны баяр жаргал. За Мөнхөгийн нэмжин байна уу? Нэмжин. За. Гуравдугаар Бацуурын Тэмүүлэн Мижидэржийн инх төвшин. За нэг дэвцэн яваад байгаа. Ахугийн Шижирбаатар. Дидвэр. Ахугийн Шижирбаатар соёл урлагийн их сургууль. За хоёрдугаар байрыг эзэж байгаа юм байна. За мэргэжлийн багш ардын нэршин Батсайхан багшны шагнал гардуулж байна. Жаргал сайхны очир жив. Хоёрдугаар байр Монгол Улсын консерватор. За
мэргэжлийн багш нь Батбаяр, концерт мастер нь Ганзая. Бидвэрийн шагналтан Алтан сүхийн Эрдэнэхөө. мэргэжлийн багш нь Боожоо, концерт мастер Инкцо, Монгол Улсын консерватор 2 дугаар байрыг эзэлсэн байна. Уралдааны ерөнхий шүүгч Монгол Улсын урлагийн гавь сэтгэлтэн нарийн бол Монгол Улсын консерваторийн хөгжмийн ухаан дуулаачийн сургуулийн захирал Алтан Гэрэл, соёлын урлагийн сургуулийн хөгжмийн урлагийн сургуулийн захирал Ган Цэцэг нарын хайртай хүндэтгэн болов залъя. Ингээд өлийн хөгжмийн энэ ангидын 1-р байрыг Сүхбаатарын мөн хоригл эвдүүлээ. Мэргэжлийн багш Отгон Жимиг, концерт мастер Нямбаяр, Захаа аймагт хөгжим бүжгийн коллеж,
ангидын нэгдүгээр баяр хүргэж амжилт хүсье. Дэлхийд ганцхан хэлээр ярьдаг урлаг бол хөгжим байдаг гэж байгаа. Тэгэхээр жижигхэн бэлтгэж одоо өнөөдөр нэгдүгээр байрыг ганцхан дүүрэн нотгоор гоцлаа. За Борцонгийн ням толох хүн нэгдүгээр машин сав гэрэл концерт мистер Атхан Жимиг Монгол Улсын консерватор Эстрадын нэгдүгээр Амина Анхугийн Амина Хөгжмийн биеийн мэдээлэл Урата Нью Филд цогт магнаа нэгдүгээр машин цогт магнаа концерт нэгдсэн Монгол Улсын консерватор нэгдүгээр Огшор хөгжмийн дээн ангидалд Наранбаатарын ариун хор нэгдүгээр машин байгуулмаа концерт нэгдсэн Монгол Улсын консерватор нэгдүгээр за яваарай. За сиэндгэд Монгол Улсын консерватор орсон байна. Баасан цэрэнгийн хатан сарнаа нэгдүгээр машин болор цэцэг концерт мистер Анзая. Огшор хөгжмийн биеийн мэдэл Баттэгдийн Амар Заяа нэгдүгээр машин болор цэцэг концерт мистер Анзая Монгол Улсын консерватор Ангид Урамбатын номер нэгдүгээр багш байгуулмаа концерт мистер Эрдэнэ Цэцэг Монгол Улсын консерватор хөгжмийн ди ангидал энх хамгаалангийн энх харгал нэгдүгээр машин түн баяр концерт мистер Бадгэр Цахмаа аймагт хөгжим бүжгийн коллеж за холоос ирсэн найз тамсаар надад тишээ. Ангид магийн баяр цэнгэл Монгол Улсын консерватор нэгдүгээр машин Дожо концерт мистер за Монгол хөгжмийн ангид нэгдүгээр ажилласан байна. Монгол хөгжмийн бие ангид Ганхамрын Боботоя нэгдүгээр багш Оюун Сүрэн концерт мистер Мөнх Сая Монгол Улсын консерватор хөгжмийн ангид буюу энх төгсгийн энх бат нэгдүгээр багш Монгол Цэцэг концерт мистер Мөнх Сая Монгол Улсын консерватор нэгдүгээр
ирээд итгэгч Игшилэн Магна хязгаарлалт хуцаад компани ерөнхий захирал Монгол Улсын соёлын гавь сэтгэлтэн байгаль жив таныг тайснаа хүндэтгэн өрн залбий. Уралдааны ерөнхий шүүгч Монгол Улсын урлагийн гавь сэтгэлтэн ариун бол таныг хүндэтгэн өрн залбий. Уралдааны зохион байгуулалт хорооны гишүүн соёлмоо таныг хүндэтгэн өрн залбий. Уралдааны зохион байгуулалт хорооны гишүүн Эрдэнэ Лав уралдааны зохион байгуулалт хорооны гишүүн ерөнхий зохицуулагч Байгальмаа уралдааны зохион байгуулалт хорооны гишүүн Монголын үндэсний хөгжимчдийн холбооны гүйцэтгэх захирал уралдааны санаачлагч Боожо нарыг тайснаа хүндэтгэн өрн залбия. За. Монгол үндэсний хөгжимчдийн холбоо хүндэтгэл Монгол Улсын консерватив өсвөрийн болон залуу үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдааныг гэргээ улсын анхдугаар уралдааныг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан талархал ийхүү хүндэтгэлийг хадгалуулва. Монгол үндэсний хөгжимчдийн холбооны гүйцэтгэх захирал Хохор овг Дашторжин Боожо Улаанбаатарт 2022 оны 11 сарын 20-ны өдөр. За. Дараагийн эрхэм хүндэтгэлийн эзэн Хөрөг даваагийн байгаль жив таныг хүндэтгэн өрн залбий. За, алтан гэрэг захирлыг бас тайснаа хүндэтгэн өрн залбий. Монгол Улсын консерваторийн Завхан аймаг дахь Эдийн жаргалтын нэрмжид хөгжим мужийн коллежийг тайснаа хүндэтгэн өрн залбий. Монгол Улсын соёлын сургуулийн хөгжмийн урлагийн сургуулийг тайснаа хүндэтгэн өрн залбий. Игшилэн Магна хязгаарлалт хуцаад компани ерөнхий захирал Монгол Улсын соёлын гавь сэтгэлтэн Хөрөг даваагийн байгаль жив танд өсвөрийн болон залуу үндэсний хөгжимчдийн гэргээ улсын анхдугаар уралдааныг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан талархан ийхүү хүндэтгэлийг хадгалуулав. Монголын үндэсний хөгжимчдийн холбооны гүйцэтгэх захирал Боожо. За. Тэгэхээр Монголын үндэсний хөгжмийн төлөө хоёрын сэтгэлээр орлогч би сэтгэл хүч чадал оюун ухаанаа шингээж байгаа танд ажлын өндөрлөлтийг бас хүсэнгэрээ. За, соёл урлагийн сургуулийн хөгжмийн урлагийн сургууль өсвөрийн болон залуу үндэсний хөгжимчдийн гэргээ улсын анхдугаар уралдааныг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан талархан ийхүү хүндэтгэлийг хадгалуулва. За. За. Уралдааны гран-при ийхүү болор цомын нэг тэмцээн болсон. Тэгээд цэдний живдэрч байгаа шавтаг ороод тэгээд шавн цом авсан байгаа. Тэгээд цэдний живдэрч байгаа шүлэг үйссэн. Тэгээд гарч ирээ тэгж ярилцдаг гэж байгаа. Багш нь цом авсан, шав цом авсан гэсэн. Тэр шиг одоо багш нь боо баяр болно, хүүхдүүд нь цом авах нь шүү дээ. За ингээд гран-при гартуулъя. Батламж эрхэм хүндэт эрдэнэ цэцэг танаа өсвөрийн болон залуу үндэсний хөгжимчдийн гэргээ улсын анхдугаар уралдаанд амжилттай оролцож гран-при шагналтаар шалгарсан тул гэргээ батламж олгов. Ерөнхий шүүгч урлагийн гавь сэтгэлтэн ариун бол Улаанбаатарт 2022 оны 11 сарын 27-ны өдөр. Алтан гэргээ батламж мөнгөний шагналыг эрдэнэ цэцэг таныг үрж байна. За, алтан гэргээ Эхэц Чингис хааны 860 жилийн тусгай тогтнолон баталсны анхдугаар үндсэн хуулиар баталсан 98 жилийн энэ сайхан өдрүүд бас тохиож байгаа үед үндэсний хөгжмөөрөө
уралдаж хөгжмийн одоо энэ сайхан анхны уралдаан зохион байгуулсан тэгээд одоо гран-при авсан иргэнүүдтэй дахин талархал илэрхийлье. За батламж иргэн мөндөд би байгальмаа танаа өсвөр болон залуу үндэсний хөгжимчдийн гэргээ улсын анх дугаар уралдаанд амжилттай оролцож гран-при шагналтаар шалгасан тул гэргээ батламж олгов. Ерөнхий шүүгч Монгол Улсын урлагийн гавь зүтгэлтэн Ариун Улаанбаатарт 2022 оны 11 сарын 27-ны өдөр. Дараагийн иргэн батламж эрхэм мөндөд Цэвэна. Цэвэна хоёр байгаа. Энэ Цэвэна. Гран-при шагнал. Сайдаас нэг мөр гэдэг. Айдрог. Сэтгүүл зүгээр авалтаж тавсан. Дөрмөн гран-при шагналт болж байгаа юм байна. Замын сахрын хэмжээний сонссон. Яг л өөрөө бүтээгдэхүүн анхаарал татдаг үнэхээр одоо сэтгэлийн нэмэр нэмэр ташаа болдог. Тэгээд аминадан өшөө олон тэмцээнд Монгол улсаа төлөөж очиж нэг зугаан мандуулж үндэсний урлагийг дэлхийн түвшинд өндөр дөрвиж яваарай гэж хүсэн гэлээ. За одоо тайснаа соёл урлагийн их сургуулийн оюутнуудын ширэн цагтай хуур жуулгын их шиг аялал өргөхөд бэлэн болсон байна. Тэр морин хуур гэдэг хөгжим бол үнэхээр одоо цаанаа тийм сайхан оюутстай сайхан хөгжим. Хоёрхон жагцандан Фрогийн нэрийн барааны явдлыг хоёрхон жагцандан хоолой мэдээгийн дурддаг хосхон нэгэн үндэстэн Азийн зээжин нутагтай гэдэг. Үнэхээр одоо морин хуурыг одоо сонсохгүйгээр морин хуурыг ихлүүлэхгээр Монголын ямар ч одоо арга хэмжээг төсөөлөх нь аргагүй. Тэгэд Монголын жавхан төрөөд тэрс маань үндэсний урлагийн жавхан төрөөд бол үнэхээр өнгөтэй зүстэй, хямртай, золбоотой ийм сайхан харагдж байна. Агуу одоо жанцсан наруу, агуу одоо мөнгө болдогш, агуу хөгжмийн зохиолчдын одоо хүн юу тарин түүнийг хурааж авна гэдэг үнэхээр одоо тэд бүгдийн одоо хойч ирээдүй болсон бяцхан гүнрийг тайснаа хүндэтгэн мөрөн зарж байна. Хамтдаа алга дэшээ тавцгаая.